Алдар харваа нэвтрүүлгийн уран бүтээлчид бид онон балжийн бичвэр байгалийн үзэсгэлэнт дадал нутгийн угтах хаалгаар орж явна. Ой хөвч хосолсон үзэмж төгсийн нутгийн суурьнд нэгэхэн бээр халз харвуул наадаа алдар харваа зохиогдох хүлээ. Та бүхэн амар бинд байцгаана уу? Монголын үндэсний олон нийтийн телевизийн үндэсний сурын уламжлал танин мэдрэхүйн алдар харваа нэвтрүүлгийн тэргүүн бүлгийн 2 дахь дугаар их эзэн Чингис хааны Тоонот нутаг Хэнтээ аймгийн дадал сумаас та бүхэндээ хүрэх гэж байна. Их түүхтэй байх, их өв соёлын эзэд байх үнэхээр Монгол төмний бахархал үлээ. Үндэсний сурын харвааны өнөөдрийн энэ алдар харваанд Монгол улсын дархан мэргэн оюун чимэг, Монгол улсын спортын мастер Баттуян нар маань оролцох болно. За ингээд бид их эзэн Чингис хааныхаа гэрэл төшөөний дэрэгдээс сурын алтан шар зурхаадаа очиж 2 харваачаан уулзуулъя. Халз харваа хэрхэн өрнөхийг үзэгч та бүхэн сонирхоорой. Наран ургах нутгийн эгэл энгүүн тал нутгаас ирж Идүүгээ их хотын гүнд нэвтрүүлгийн оролцогч Даризавын Баттуяа оршин суудаг. Тэрээр үндэсний сурын алтан шар зурхайд мөр гаргаад он удаагүйч 2017 онд говийн бүсгийн чуулга харваанаас сурын спортын мастрын болцлыг биелүүлжээ. Энэ ч түүнийг гараа сайтай бас хөө барай сайтай харваач болохыг нотолдог. Анх сурын жимд хөтөлсөн хүн баан бол манай багийн аймгийн мэргэн Дашмигмар гэдэг ах маань байгаа. Тэгээд анх сэтэл нь бол 13 онд төрсөн. Тэгээд 13 онд Дашмигмар ах маань нэг ном барьцсан явж байгаа таарад тэгээд та яасан сайхан юм барьсан юм бэ? Юу хийж байгаа юм бэ гэж яхан сур харвдаг болсон гэл. Тэгээд тэрнээс хойш 13 оноос хойш сур харвах гэсэн гэж ингээл бодож явсаар байтал тэгээд нэг бүтэн 3 жил өнгөрцөн байсан. Тэгээд 16 онд сур харваж эхэлсэн те. Миний багш бол Хөвсгөл аймгийн угуул Жигдүр хүүгийн юм даваа гэж эмэгтэй би спортын мастер Бөрөө сурын гоц мэргэн цолтой юм багштай. Өнөөдрийн байдлаар одоо багийнхаа маань намайг одоо гаргаж өгөх гэж одоо ер нь бол харваачид багийнхныгаа болон хин нэг ингээд тусгаалan харваанд явхад одоо найз авах харваа хийж багийн харваачаа өдөж өгдөг байгаа. Тийм учраас өнөөдөр манай багийнхаа маань найз авах ёслол үлдэж ингэж харваа хийж байна. Харваачдын дунд найз авах харваа буюу халз харвуул наадамд оролцох нэгнээ үдэн гаргах ёсон бий. Энэ нь тухайн харваачид цэцмэргэний болон сэтгэл зүйн талаас бэлтгэл болдог юм.
За Монгол улсын дархан иргэн оюун жимгийн дуудлагаар тэмцээн хаан сарвандаа сайхан харваад сэт сороо цэцэн аваа сайхан ирээрээ. За алдар харваанд оролцоод олон сайхан мэрэгчүүдтэй мөр зэрэгцэж харвна гэдэг бол мастер хүмүүс бидний хувьд бол одоо нэр төрийн хэрэг. Гэхдээ яг оюун чимэг мэрэгэн дархан мэрэгэнтэйгээ таарна гэж бол бас бодоогүй. Яг оюун чимэг мэрэгэн маань бол яг өнөө цаг үедээ бол одоо өнөөгийн зурхаа дээрээ бол хамгийн өндөр солтой мэрэгэн манаага. Тэгэхээр бас их баяртай хүлээж авсан, догдолсон, бас эмээсэн тийм үйл явдал болж байна. Батбаягийн хувьд болохоор 16 оноос анх үндсэн сураар харуулж ирсэн байдаг. Багтаа орж. За энэ хугацаанд сүүлийн 2 жил 19 он 2020 оны улсын их баяр наадамд шгшаад болсон гэж харуулсан. За энэ бол одоо гэрээ харваачдад байх хэрэг мундаг том амжилт. Одоо манай багаас улсын цолонд орхон байгаа хамгийн орхон байгаа харваачны гэж бид нар одоо итгэж дэмжиж яадаг харваач. За дээр нь нодон багийн хаалтай харваагаар 32 сумдаа 32 онжин цэцэлж сайхан харуулсан байдаг. За дээр нь нодон болсон одоо маструудын цомд сайхан 37 онж сайхан төрүүлсэн байдаг. Ихмэд одоо манай Батбаян маань улсын цолонд хамгийн орхон ингээ харваачийн тоонд ингээ зөөсөр орж явж байгаа. Тэгээ Батбаягийн одоо ингээд анх багт орж анх харуулж ирсэн тэр түүхийг одоо аймгийн мэрэгэн Дашмигмэр маань сайхан ингээ тэр талаар сайхан ярина. Тийм ээ одоо Батбаян маань бид хоёр ч урд нь хамт ажиллаж ил байсан юм л да. Би харъя л да гэдгсэн. Тэгдэг болно штэ болдгоо яах вэ гэд би чинь одоо ном сум яриад ийм сайхан байдаг гэдгийг ярьж агаад за чи яг харуна гэд одоо яг шийдвэрээр хүрээдэр би чамайг сайн хүн тагалдуулаа гэд. Тэгээ явуулцъя. Тэгээд 16 онд хурж ирээд заахаа одоо ерөөсө харъя. Би яг харуна. Шийдсэн гэдээ ярьсан л. Тэгээд би одоо өөрийн багш болох одоо Нимда багш дээр дагуулж ирсэн байгаамаа. Тэгээ Нимда багш дээр чинь 2016 онд ирээд тэрнээс хойш одоо ингээд олон уралдаан тэмцээн наадамд одоо тогтмол байнга оролцож амжилттай оролцож байна. Ер нь бол Батбаян маань хувь хүний юмд бол одоо их төв тийм дотгош байгаа их шарттай. Тэд ч утгаараа ер нь өөрийгөө их дайчилдаг. Одоо өөрийнхөө бодсон, сансан юмдаа бол өөрийгөө оруулж чаддаг. Тийм хүн гэж боддیں۔ Бид хоёр хамтдаа орсон учраас бие биендээ ярих бас нэг нэгэндээ зөвлөгөө өгчнөө хоёлаа. Тэгэл харваад явна да. Тэгээд эхлээд оноход юун дээр сурын талбай дээр бол бас л хэцүү л гэдэм юм лээ. Харуулхад бол нэг нэгэндээ туршлага багшаасаа очиж бас мэдхгүй зүйлээ асууна. Хоёлаа тэгж явчихлаа. Ялангуяа туяагаас их зөвлөгөө авдаг. Манай туяа их сайн харуулж байгаа. Тийм болохоор миний өгшин очиод сайн харваад багшаасаа сайхан зөвлөгөө аваад тэгээд хүрээд ирээрээ. За баярлалаа. Амжилттай оролцсон шүү гэж. Маш их нэ. Харваачтаас таны өрсөлдөгч хинбэ гэж асуувал зурхайд мөрөө гаргасан хинэнч би өөрөө гэж хариулдаг. Ийм хүндлэл ариун дэг ёс үндэсний сурд бий. Энэ ч утгаараа нэвтрүүлгийн оролцогч Баттуяа дархан мэргэндээ зориулан уравьяасаа шингэн нэгэн хөрмийг урлаж суув. Мэргэндээ нэг дээл ойж өгье гэж бодсон чинь мэдээж нэг дархан мэрэг учраас маш олон жил харж байгаа учраас нэг дээл маш их олонтой байх гэж бодоод би юм хөрм ойж байгаа. Тэгээд өнгөн их таалагдана хаа гэж бодож байгаа. Дархан мэргэн ерөнхийдөө бас том биетэй хүн шүү дээ намайг бодох юм бол те. Тэгтээ чэжээр арай жижигхэн санагдсан. Тэгээд би өөрөө бас хүрэмтэй өөрийнхөө хүрэмнээс ингээл харж агаад л нэг зарим газар нэг 2 см нэмээд зарим газар нэг 3 см нэмээд зах махын нэг баримжаагаар л атсан. Ер нь бол таарнахаа л гэж бодож байгаа. Үндэснийхээ нөв соёл руу ингээд ороод харваа сураад тэгэхээр ирэхлээр ер нь бол ялч байхгүй одоо нэг шаардлага гарч байгаа юм л да. Би 10 хэдтэй байхдаа дээл ой сураад тэгээд нэг хэсэг ойжгаад ээж манаас өнгөрөөд тэрнээс хойш би оёогүй бас нэг 10 жил болсон. Тэгээд тэр хооронд бас төсөрсөн байгаа байхгүй. Тэгээд үндэсний сурлаа орж ирээд ингээд дээл хувцс ингээд өмсөх шаардлагатай болоод ялж явах ингээд өдөр тутмын болчихж байгаа шүү дээ. Тиймээс өөрийнхөө одоо нөгөө ойдлоос хэрэгэж ойжил байгаа
үйл маань юм. Тэгэхээр ер нь үндэсний сургууль бол үндэсний спорт бол одоо ингээд өв уламжлалыг сэргээх бас чухал хувь нэмэр болж байгаа юм л да. Манайх ерөнхийдөө бол үндэсний өв уламжлалсан өв уламжлалаа их дээдлж хүндэлж ер нь мөрдөж байхыг хичээдэг. Манай нөхөр бол Хэнтэй аймгийн Цэнхэр мандал сумын угуул хүн байдаг. Тэгээд бага залуудаа манай нөхөр барилддаг гэсэн. Тэгээ одоо бол морь үйж байгаа үеч болсон. Хүү манаас хаяада бас барилднаа. Өвдөөд нэг хөрөн шүүгчнээс ганц нэг хоёр барилдсан. Тэгээд хүү маань морио унчин, нөхөр маань морио үйчин, би үндэсний сураараа хичээл чинь. Тийм учраас ер нь 103 сар бол наадам гэсээр хал таардаг да. Энэ 3 зодог шуудаг бол их учиртай. Манай нөхрийн өвөө нь барилддаг, их сайн барилддаг, их тэнхээтэй хүн байсан гинлээ. Вайны гомсурн гэдэг. Доотлих нь болохоор тэр өвөөгөө маань зодог шуудаг. Дундлих нь манай нөхрийн зодог шуудаг. Дээдлих нь хүүгийн зодог шуудаг. Тэр хүүгийнхээ зодог шуудгийг би бас өөрөө үйсэн байгаа. За энэ номны хувьд бол энэ сургалтын ном бол багшийн маань бэлгэлсэн ном байгаа. Миний хамгийн анхны татаж үзсэн ном маань юм байна. Энэ номоор маш олон хүн харваш болсон. Тэгээд надад бас үлдээд ингээд бэлгшээгээд энэ хамраа ингээд залцсан байгаа. Энэ дээдлийн ном маань бол одоо яг миний харагдаг. Би энэ номоор одоо 400 харавж байна. 400-ны наадмаар харавж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ номыг маань бол инх сайхан мастер маань хийсэн байгаа. Маш сайхан ном. Надад яг л таардаг. Биднийг дадал суманд очиход дархан мэрэгэн холхрын оюун чимэгт хүндэтгэл үзүүлэх Бүрээд сурын наадам болж байлаа. Энэ харваанд бүрээд зон давмгайлсан зэрэгэлдэх сумдаас хүмүүс ирж нийт 40-од харваач уралдан тэмцэлтгээсээ илүүтэй сур хэмээх эрдмийн учиг ухааныг тайлахын тулд чуулж байлаа. Тэд үндэсний сурын төрлүүдийн хоорондын ялгамж, ондоошлыг дүгнэн ярилцгааж сэргэн мандаж буй энэ их уламжлалыг нутаг усныхан бэлэгшээн таашааж авсансан. Тэгээ бүрээ сурчнаад харахтаа нэг 64 сум тавьдаг. Хуучнаар бол 28 38 газар гээд тавьдаг байхгүй. Одоо тэгээд яг тэр юугаараа заншлаараа явж байгаа. Тэгээ нэг босоондоо нэг харахтаа 64 сум тавиад нэг босоондоо 8 сум тавина. Тэгээд л харваа гээ. Тэгээд одоо ингээд сум нь бол бүрээ сумын халах сумын юу нь ялгаа нь болохоор буцоо нь бол ялгаатай бүрээ сумынхны юм том. Халах сурагч нараа жижигхэн. Тэгээд одоо үд мүдэн сум нь адилхан байх л да. Тэрнгээр буцуугаараа ялгаатай байдаг байхгүй. Тэр 30 ном 20 номын зайнаас ингэж харуулдаг. Одоо ингээд ингэж л үе уламжлалд ирж явна да бүрээ сур маань. Халах суранд бол одоо ингээд хан хасаагээд харуулж юм. Бүрээ суранд бол одоо ингээд 20 ном сур тавиад ингээд харуулдаг. Тэгээд голдоо нэг ганц юутай тэрээний ластик гэдэг юм. Ластиг нь ануул 2 оноо тооцдог. Тэгээд адилхан тэнцвэр тэгээд тэнцэн нөхцөлд бол ластигаараа ягаад ластиг онсон арай дээгүүр оноотой төрүүлнэ гэсэн үг. Энэ сайхан авшиг үеийн шингэсэн нутгаас Монгол улсын дархан мэрэгэн гэдэг одоо сайхан мэрэгэн төрсөн. Тэгээд бид одоо холбоогоор дамжуулаад энэ сайхан мэрэгнийхээ одоо араас олон сайхан мэрэгцүүл төрүүлэхийн тулд сум орон нутагта төдийгүй тойрсон хэдэн сумдтаа ч гэсэн юм бүрээд сур гэж ирнэ ямар юм бэ гэдгийг бүрээд сурыг ирнэ цаашд яаж хөгжүүлэх ёстой юм гэдгийг л одоо жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж л 20 гишүүнтэйгээр дадал сумын гэрэг 6-тай мэрэгэн клуб гэсэн ийм клуб байгуулад ингэ явж байгаамаа. За манад бол одоогоор бол нэг 6 харваач байгаа эмэгтэй. Ер нь бол хуучин харуулж исэн бас нэлээд хэдэн харваач би одоо тэр бүгдийг бид нар бол татж оролцуулах тийм үед байгаа. Одоо энэ сайхан дархан мэрэгнийхээ хишиг авшиг бидний бас энэ сайхан холбоо байгуулсан дээр хурж ирсэнд нь бид хэд их талархаж байгаа. Тэгээ одоо ингээд
цаашид одоо түмэндээ тий энэ сайхан сурын спортын эрдмийг одоо бас хүртээж энэ сайхан сураас ямар хишиг авшиг хүртдэг тэр талаархыг нь бол хүмүүстэй бол уламжлуулан үлдээх бас их сонирхолтой байгаа. Дархан мэргэн одоо уугуул нутагта сурын талбай дээр одоо таны хүлээж байгаа шүү дээ тийм ээ. Одоо оюун чимэг мэргнийхээ одоо амар мэндийг ирнэ үстэй. Тэгээд одоо очиж мэргнийхээ мэндийг мэдээж мэргэнтэйгээ зоолгоод байгаа. Бас сайхан хүндэтгэл үзүүлнэж байгаа их том бэлэгтэй явж байгаа тийм. Би одоо мэргэндээ зориулж ер нь харуул тэмцээний өмнө би биендээ одоо бэлэг өгч найр тааж одоо хүстэл үзүүлдэг юм уламжлал байдаг учраас би мэргэндээ өөрийн гараар хөрмөлж гисэн байгаа. Тэгээд энийг мэргэндээ зоолгочоод дараа нь бэлэг хартуул. За яах вэ? Бид залуу харуулчид бид нар ер нь бол харвал тэмцээнэ бодоод л яваад одоо энийг онцгойсон гэж их бодоод явдаг байсан болохоос ш яг энэ мэргэн ямар түүхтэй юм яг ямар нутаг үснэ гэж бас сайн судлахгүй юм байна л да. Тэгээд одоо мэргэнэ багс ахгаан судлаад энэ сайхан нутаг төрсэн энэ мэргэн маань маш их түүхийг бүтээсэн да. Ялангуяа одоо 4 жил дараалан алгас төрүүлсэн мэргэн маш их том түүх. Нэгт хоёр тэгэхээр усад 40 он эмэгтэй ганц хүн байдаг. Тэр маань болохоор одоо манай дархан оюун чимэг байна. Тэгэхээр энэ хүнд бидний мэдээгүй өшөө олон түүхүүд байна. Тийм учраас бид нар бас баг судалдаг юм байна. Тийм учраас илүү судлах хэрэгтэй байна л гэж бодсон. Өнөөдөр бас нэг сайхан бэлэгшээлтэй юм боллоо гэж би бодсон. Яагаад гэвэл одоо эрхийн мэргэний үлгэр домог дээр гардаг хараасаа шүү таны одоо бараг гар дээр ирээс уучих шиг байна тийм ээ. Харсан. Одоо Чингис хааны хүүхд насны музейг үзсэн. Тэрний өвдөнд харац шүү байсан. Бараг л ирээс уудаа та. Бас их бэлэгшээлтэй их сайхан санагдсан. Би үл бэлэгшээлээ хүлээж авсан. За ч яваа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана. сайн явж ирвөө. За, аян замдаа сайн явж ирвөө. Сайн байна уу? Сайхан намайг. Хэцүү гоо. Бодон хэллээ одоо тэгээд. Гайгүй нэг ихтэй ирээд нэг ойрхон л нэг жоохон шавар сааттай гайгүй хурдан гарчлаа. Өө яна цаглаа. За манай Ямар уран юм бэ? Батчник уран бүхэн зовдөг шуудаг гэл янз бүрийн гой дээл хувцсан. Гэлээ яасан сайхан. За Бэлэн дөрөв өвөн гисэн байх болтгоо. Ирээд орсон. за би энэ өмсөд үзээ. Намайг надад өмсүүлээд үз. Ерөнхийн нэг багцаа аваад нэг өнгө иймэрхүү гэж багцаалтаа л. Өнөөдөр одоо сэрүүхэн өдөр байна да бас. Яг л өвсдөг өдөр нь шүү дээ. Хачин таарсан. Гангам. Оо янз яг таарсан шүү. Дээлний магтаалыг одоо хөрмний магтаалыг одоо. Үгүй одоо. Тэстэ яг л болчтой тий. Харсан гоё. Одоо яг энэ сэрүүхэнд өмсөхөд За гоё үү. Унагдай гიშгэд ойдор маань хон хураг гიშгэд Батад хормонд хагас өөх. эдэн хэврэг эзэн мөнх багтгаа. За тэгээд дархан мэргэн маань харвал тэмцээнэ одоо хэрхэн зохион байгуулъя гэж бодож байна. Тэг өнөөдөр бүрээд харваагаа явуулснаа. Тэгээ маргааш бид хоёр бол яг өнөөдөр холын зам ядарч ирсэн байх. Өнөөдөр амар сайхан амарж агаад маргааш харвая гэж бодож байгаа.
Алдар харваа нэвтрүүлгийн үндсэн судлагдхуун нь харваачийн эрдэм хийгээд ном сум урлал юм. Ерөөсөө ном сумыг урлах үйл явц нь бүтэн жилийн турш өрнөх бөгөөд нэвтрүүлгийн урлаач Сүрэн Живийн нэмэх хоёрын урлангаар бид зочилсон юм. Алдар харваа нэвтрүүлгийнхээ нисгт бид ном урлах үйл явцаа та бүхэнд төлөвлөх гэж байна. Энэ эвэр номыг хийх ажил хаанаас эхэлдэг болохыг одоо өнөөдөр бид эхний сурвалжлагаа үзүүлэх гэж байна. Одоо нэлээд сайн сонгож харсан эцэст одоо яг одоо бичэр хэсгээ одоо эсхүүр хийж одоо бэлдэж байна. Одоо хөвч тогтож одоо татах хэсгийг одоо хөнгөжүүлж байгаа хоёр хэсгийн үзүүрийн одоо бэлтгэсэн үг байхгүй. Эсхүүрэнтэй. За одоо ингээд гिचрээ шар хамраа бас нэг модноос одоо зурж авна. Ялангуяа одоо хоёр гिचэр бол нэг модны одоо ширхэг нь адилхан байдаг. Мод ч өөрөө бас хатуу зөөлөн гэж байдаг байхгүй насжилтаараа. Тэгэхээр одоо яг адилхан нэг номны хоёр талын гिचэр адилхан байх хэрэгтэй. Модныхын чанарын хувьд. Гिचэр бол ингээд хоёр захын хэсэг. Шар хамар гэдэг нь юу вэ? За шар хамар гэдэг нь бол одоо яг энэ одоо номны гол хэсэг одоо бариул буюу шар хамар гэж одоо ярьдаг энэ хэсэг байх. Хамгийн их одоо ачаал авдаг, хамгийн их одоо энэ номаа татаж номруулахад одоо гол тулгуур болж байгаа хэсэг бол энэ бариулын хэсэг буюу шар хамрын хэсэг. Энэ дээр бол маш сайн гаралтай, сайн модоор, сайн цавуугаар одоо ингэсэн нааж энэ үйл явцаас л одоо ном эхэлж бий болох үндсээр байна. Ингээд хоёр гिचэр, нэг шар хамар энэ ингээд ийм 3 деталь 3 жижиг хэсгийн одоо хэмжээсийг авчлаа. Одоо таны гарт байгаа номны ихвээ гэж байна. Тий, ихвээ юу? Ямар төвхий дээр? За энэ үйт ургамал буюу одоо мод буюу энэ манай уранд бол урахгүй л дээ. Халуун газарт ургадаг энэ хулс агч мод гэдэг. Манайх бол өөрсдөө бол хус модоор бас гол модоо хийх бас байна. Тэгтээ бол одоо үед бол хөвчлэн хулсаар хийж байгаа. Бариулын хэсэг маань одоо ингээд наагдаад одоо цав нь одоо бүрэн хатцсан. Одоо энийгээ сайхан засч анзлах. За гिचэр маань одоо ингэж бас их биендээ ингэж углуургадаад одоо бэлэн болцсон. Одоо яг одоо номны одоо үндсэн төрхөө олцсон байгаа хэлбэр нь бол энэ. Хоёулаа дараагийн нэвтрүүлэг дээр аль хэсгүүдэд үзүүлсэн зүгээр бол. За дараагийн нэвтрүүлэг дээр одоо еврей хэрхэн одоо нааж бэлдэж байна уу? Номондоо хэрхэн одоо мод еврей хоёроо нийлүүлж одоо эвлүүлж байна уу гэдэг хэсэг бол дараагийн уншаад тэрний дараа бол одоо шөрмсөө одоо еврей мод хоёрын дээр одоо нааж байна уу гэдэг хэсэг одоо хийж байгаа хэсгээ бас харуулах зүйтэй байна. За нэвтрүүлгийн энэ хэсэгт бид ном урлаачийнхаа бэлтцүүдтэй танилцлаа. За дараагийн хэсгээр бид яг номаа урлаж одоо хийх тэр үйл явцаас нь та бүхэндээ харуулнаа. Манай мэрэгч одоо их үлгэр жишээ сайхан их амгалан хүн шиг санагддаг. Онсон жинэж идэг, алдсан жинэж идэг. Би мэрэгнийгээ ер нь жоохон хөмсөг зангидангуй байхын одоо 500-ны хугацаанд нэг хараагүй. Тэгээд мэрэгнээсээ хүн ер нь яаж төлөв байх юм гэдгийг л миний хувьд л одоо хүртэл суралцаж илээ. За би Баттуя аймгийн мэрэгний спортын мастер маань ер нь бол сүүлийн үеийн шажигнсан мастер, өнгөрсөн жилийн мастерууд мэрэгчүүдийн тим цомын тэмцээнд төрүүлж исэн. Сүүлийн үед л ерөн шажигнж байгаа. Наадмаар хоёулаа шилдэг 16-ад боссон. Адилхан оноотой л. Тэгээд ер нь Баттуятайгаа таарж энд ингээ алдар харваагаа зохион байгуулж байгаад маш их баяртай байгаа. Монгол орны айлч нутаг хаана сайн сайхан л байдаг. Гэтэ би үл яг ийм сайхан газар бас үүндээ олон очиж үзээгүй. Тэм учраас их сайхан байна. Нүд их баясдаг юм байна. Сэтгэл их хөөрдөг юм байна. Одоо их л ирч хүчийг авлаа да. Би энэ сайхан нутагт эзэн их Чингис хааныхаа мэндэлсэн газар төрж өссөндөө бас их маш их баяртай явдээ. Миний унсан газар угаасан ус бол ийшээ
Балжийн голын ирэг дээр шар горхины адаг гэдэг тэр хойшоо холдоо бас эндээс нэг 70 км-ийн зайтай. Тийм газар төрсөн. Бас л ийм сайхан байгальтай газар. Би ч нэг энергитэй газар төрсөн. Тэгээ ер нь бол мөнх тэнгэрийн Хэзэн Чингис хаан нэгээд тэгэл харваа явж байхад бол ер нь бол нутаг өсвөн араас минь төс тулж байдаг гэж боддог. Шархан мэрэгнээсээ сайн заавар зөвлөгөө авах сайхан ямар тайч байсан нэг туршлага хөрөмлөгдөн ахаа л гэж бодож байна. Харваачд бол ер нь маш их байгаль нутаг усаа хөндлөж явдаг улсууд. Тэгээд одоо ер нь харваагаар хичээсэн хүн бол Монгол хүн бол төлөвшч хүмүүждэг. Ийм сайхан талтай. Одоо ер нь би Монгол сэржээн л гэж бодож штэ. Одоо ингээд сурын харваагаар ингээд хичээллэх маш олон залуучууд ингээд доороосоо гарч ирж байгаа нь бол би бол одоо Монгол сэрж одоо Монгол өв соёлоо тэн дэлгэрүүлж одоо бид нар чинь бүхэл харваачдын одоо Монгол хамаг Монгол их Монгол улсын түүхэнд бол харваачд бол түүхэн том чухал үүрэг гүйцэтгсэн. Одоо бол жинхэнэ монголчууд сэржээн л гэж бодож байна да. Алдар харваанд оролцох бол миний үүрэг гэж бодож байгаа л да. Ягаад гэвэл би чинь одоо бас ингээд дээд цолын авсан хүн энэ чинь эндээ оролцож хүмүүстэй үлгэр дуурал үзүүлж бас үлгэрлэж хүмүүжих маш ач холбогдолтой учраас ингээд миний үүрэг л гэж бодож байна. Монголчуудын оюуны сонорт нууц төвчөөгөр дамжин хоногшсон онон балж голууд, гурван нуур, түнхлэг горх, бодомчрын өвөлжөө, балжийн арал, далан балжууд хэмээх газар дадал сумнан үнэнхүү түрээрэн бий. Зөвхөн нэг л сумын нутагт эд бүгд багтсан байна. Чухам энэ их дагшин нутгийн хаан нь Монгол улсын дархан мэргэн холхорын оюун чимэг мэндэлж авшиг буйныг хүртээ бол. За алдар харваа үргэлжилж байна. Дархан мэргэн оюун чимгийнхаа ах トゥう нартаа энэ сайхан өнөр өтгөн гэр бүлтэй уулзаад байна. Та бүхэн минь сайхан зусаж, сайхан намарчж байна уу? Сайхан. Оюун чимгийн маань бага насыг тэгээд сайхан аав ээжийнхаа алдрыг нэг дурсаж ярина гэж танаас хүсэж байна. За манай ам бүлвэл 14 хүүхэдтэй айл байлаа. Аавыг маань Сэдвийн холхор гэдэг. Ээжийг маань Сэрэнгийн хандчаав гэдэг. Нагсчи маань Дугрын хин Сэрэн гэдэг. За биднүүд 14 үлээ. За 14-ээс яг дундх нь оюун чимэг байгаа. Биднүүд 5 настайгаас хурдны морь унж байгаа хамт бүгдээрээ л бараг бүгд. Оюун чимэг болохоор бахал багаар энэ 8 жил морь би мэдж гэнэ үү яг тодор. 8 жилээс нэг хээр морьтойгоо бараг хэдэн жил төрүүллээ. 4 жил завсаргүй төв. Завсаргүй бас төрүүлж байгаа. 4 жил завсаргүй. Тий. За бас нэг сурынх нь амжилт шиг сайхан амжилт байна шүү дээ. Үндэсний сурын харваан дээр их сур дээр 4 жил дараалан төрүүлсэн үнэмшгүй амжилт байна. Нутаг орныхан маань ч гэсэн бас их баярлаж засаг захиргаач гэсэн бас талх дэмжиж байгаад нь бид нар ах トゥугийн хувьд их баяртай байна. Та нар ч гэсэн бүгдэнд нь ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Дархан мэргэний гэр бүлийн хүмүүс их сурын өвийг нэгэнт тээж Эрдэм ухааныг нь олон нийтэд түгээж ирсэн. Тэдний гэр бүлээс улсын цолтой 3, аймгийн болон спортын зэрэг цолтон 2 төрж хүргэн бэрүүдэнж үндэсний сурд шинтэн сонирхох болжээ. Тэгээд анх удаага 2003 оноос би эхэлж ном сум худалдаж аваад харваанд орж эхлээд тэд жилээ эхнэр би ч бас харваа нэг аль давхар цуг харуулж эхэлсэн. Тэгээд 2003 оноос хойш 40 наснаас эхэлж харуулж эхэлсэн ч гэсэн одоо нэг 10 гаруй жилийн хугацаанд бас гэр бүлээрээ өр хүүхдүүдээ бүгдийг харваанд оруулаад одоо охин харавдаг, хүргэн харавдаг, хүү харавдаг, бэр харавдаг. Тэгээд гэр бүлээрээ харваач тулсан. Ер нь яг хуу биеийнхээ алдаа дутагдлыг хэлэх маягаар л явж исэн л да. Анх харваанд орсноос хойш ер нь өөрийн гэсэн яг гардаа заагаад өгсөн хүн аймгийн төвдөр байхгүй
Үзэвбат мэрэгэн нэр анхныхаа усгийг заалгаад тэр хүмүүс маань хөдөө одоо байдаг учраас тэгээ яваад өгсөн. Тэгэл хоёулахнаа бие биенийхээ алдаа дутагдлыг хэлэх маягаар тэмцээн алгасахгүй тэмцээн болгонд оролцож явж тэмцээн болгоноос нэг юм мэдэрч авчил ажгүй сайхан харвдаг болж өр хөвгтөд уламжлуулж харваанд оруулж ингэснээр энэ Монголынхоо сайхан өв соёлыг тээж тэр тусмаа ард түмнээ байгаль ус савдгаа баярлуулж явдаг гэж боддог. 100 аав ээж маань харвал бэлтгэлтэй гарлаа гэж гараа явждаг хоёулахнаа. Нэг өдөр хөр хийх юм бол тэгээ за ямар ч гэсэн очиж сонирхъя гээд тэгээ анх ном татаад за болох юм байна ямар ч гэсэн харгаж бол тэгэж анх харванд орж ирсэн. Тий одоо гол нь хамгийн анх бол ингээд нөхрөөгөө дагаж харванд орсон. Тэгээ тэрнээс хойш аав ээж багийнхан байна, ихч байна. Ингээл бүх хүмүүсээс мэдэхгүй ч чадахгүй бүх юм заалгасан л та. Тэгээд хамгийн анх 17 онд харванд орж эхэлсэн. Хамгийн анхны тэмцээн нь улсын нээлттэй харван байсан. Тэгээд 18 оны нээлтээр спортын дэд мастер болсон. За тэгээд ээжтэй энэ алдар харванд нь амжилт хүсье. Мундаг харвдаг юм чинь мундаг амжилт гаргах байхаа. Өчигдөрхөн хурмас тэнгэр хураа хайрлж байсан бол өнөөдөр ивэлийн шар нар нь ээж байна. Ийм сайхан тэнгэр хангаан зохиронгуй дор 800-ны түүхийн шаргал хуудсан энэ зүлэг ногоон дэнж дээр хоёр харваач маань халз харвахад бэлэн болжээ. За ингээд алдар харваанд оролцох эрхийн мэрэгэн харваачтайгаа урин залъя. За Хинтээ аймгийн Дадал сумын угуул Төв аймгийн 100 мэрэгэн холбооны тамирчин Монгол улсын дархан мэрэгэн холхорын оюун чимгийг залж байна. Хүрээ! 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 За оюун чимэг мэрэгэн дэрүүлэн дуудагдсан харваач бол Сүхбаатар аймгийн Баруун урт сумын угуул Алтан дуулга багийн харваач үндэсний сурын спортын мастер Дарзавын Баттуяа бүлгөө. Хүрээ! Эрхийн мэрэгэн харваачдын маань оноо мэрэгэн байх болтугай үзүүштэй сайхан харваа болно гэдэгт итгэн хүлээж байна. За хоёр харваач эхлээд 4 сум тавина. За дараагийн 4 сумаа бол завсарлаж тавих ийм одоо дүрмтэй. За цолны дагуу Монгол улсын дархан мэрэгэн оюун чимэг эхний сумаа тавина тийм ээ. За эхний сумаа гарах гэдэг бэлэн боллоо. За сайхан татсан. За мөнчний баан ягт хараалж эхэлж байна да. За сайхан улааны. За нэгэн газар ихтэй орсон дохио өгж байна. Байг голчлон тавьсан тэр улаан байн дээр туслаа да. Байны яг одоо төв хэсэгт онлоо тийм ээ. Тэглээ. Саяын дохиогоор бол газар нэлээд ихтэй орлоо гэсэн үг. Ер нь бол одоо өчигдөр ороотой байгаад өнөөдөр нар гарсан гэдэг маань ном бол нэлээд хувирч нэлээд зөөлрсөн байх ёстой. Тийм ер нь тийм байж гэж одоо түрүүний их харваад сурын харваанд оролцсон харваач дэрж байна. За одоо мастер Алтан дуулга багийн харваач спортын мастер Баттуяа маань сайхан цэцлэн татсан байна. За сайхан сум гарсан. Ай ямар их дутуу сум гарваа. За нэлээд дутуу бүр дэлэм дутуу гэсэн дохио өгж байна. Тэгээд бас зүүн талаар жаахан хазгай сумгараа явлаа. Жаахан араас салхит тэгж байна. Харин жаахан араас салхилчихсан. Тэрэн дээр жаахан хаширчих шиг боллоо. Одоо бол жишээ нь хоёр харваачин яг араас салхитаа зүүн хойноос маягтай нэлээд тунг салхит болоод ирлээ. Оюун хоёр дахь сум. За мөн сайхан байна. Яг л түрүүний хараа. Яг л түрүүний хараа өвшөөч одоо нэлээд гүн дохио түрүүний дохио хүлээж авсан байна л да. Донготой орлоо гэж одоо нэлээд газар ихтэй буусан суман дээр сая бодлого боловсруулж зөв шийдвэр гаргаж нэлээд тулгуул сум тавьж байна. Бол сайхан байна. За дахиад туяа дээр маань нөгөө ширүүн салхи. Одоо энэ л болгоныг анзаарч явах хэрэгтэй байгаа юм л да харваач. Зүүн хойноос салхитай боллоо. За зүгээр тэр даралдгүй зөрөгтэй сайхан сум гаргах хэрэгтэй. За сайхан.
За бас л нэлээд газар ихтэй. За 2 донго савж өгч байна гэдэг бол 6-ын 3-1 дээр тусчээ. Одоо наашаага сум ирж байгаа тал дээрээ гэсэн үг шүү дээ. 3-1 орчим зайд буусан байна гэсэн үг. Тэнцэж буул тэнцэнээс цаашаа байнда тултал буух эднэр дээр бол хүмүүс саваа өгөхгүй. За оюун чим мэрэгэн дархан мэрэгний 3 дахь сумыг харцгаая. За маш удаан барьж байна да. За бас сайхан толгой сумтай яг л түрүүнийхээ 2 дахь сум шиг л гарч очлоо байгаа сайхан онлоо. За одоо харуулж байгаа харваа маань бол хан харваа. Хан харвааг ер нь бол одоогийн үндэсний сүрийн холбооны чуулганаар одоо бид дүрмээ баталдаг. Баталсан дүрмийн дагуу бол 60 хасаагаар өрөх ёстой. Энд одоо цэц сайта нэлээд одоо цэцээр илүүрхэж түүчээлж явдаг хараачд оролцож байгаа учраас байг бид нар багасгаж 2 дахин багасгаж тавьсан байгаа. За батгийн сум. За одоо нэлээд сайхан газар тулж явж эхэллээ. За ингээ сумны харьцаа бол эхний 3 сумаар 3-2-ийн харьцаатай болцсон байгаа. Тийм, оюун чим мэрэгэн 3 сумдаа 3 ондоо, Баттуя мастер 3 сумдаа 2 оноод явж байна. Эхний үзэм сум алдсан. За ер нь бол харваачид харвахтаа 5 сумтаа гараад эхний сумаа үзэм болгодог. Үзэм сумыг онноогүй болвол дахиж харвах уг нь дүрмтэй байдаг. Гэхдээ энд бол ерөөсөө тулсан 8 сумны халц харваа хийж байгаа учраас үзэм сумгүйгээр шууд мэдрэмжээрээ босож банд цэцлэх. За жаахан өндөрхөн. За түрүүний л нөгөө туугаад байгаа салхи маань нөлөөлөд байна да тийм ээ. Нилээн тулж очижсэн сая сур хад гэж сая дахиад өгч байна. Энэ нь цохиод бараг цохиод гарлаа дээгүүр нь илээд. За. Тэгэхээр сур хад гэдэг маань сур хад шиг одоо хүнд байна. Сум маань хөдөлсөнгүй гэсэн үг. Сур бол ер нь заавал нэг сурын зайд хөдөлж байж тэрийг ононтой оцдог. Дэлхий дээр ер нь за одоо Баттуяд барьж авах том боломж гарсан та. Дагаад авчихлаа. Мэргэний хишг өртөж чадсангүй дээ. Зүүн талаар гаргачлаа. За ингээд эхний 4 сум өндөрлөө. Тавлаа. За 2 дахь харвааг болвол Баттуягаас эхэлж харвна. 2 дахь босоогоо сүв эргээд Баттуя мастраас эхэлж харах юм байгаамаа. 4 дахь сумын алдаа. Ямар алдаа гаргач юу боддог? 4 дахь сум ер нь иш 10 руугаа гардаг сум. Тэгээд нөгөө голоос нь баруун тийш нь бэлдсэн учраас тэгээд яг хөө салхи нэмэрлээд чигтаагаар бас нэмэрлж байна. Тэгээ хийсгээд сур хад гэж цохиод унсангүй. Харуулж явах үед бол би ер нь хүн бол өөрөө нөгөө төвлөрж байгаа үед хүний анхаарлыг сарниулж болохгүй. Яг ингээд төвлөрсөн үед бол хүнийг бол би бас тэг ингэж хэлж болохгүй. Тийм учраас яг айхтар төвлөрсөн үед нь бол би хянаагүй юу ч хэлээгүй. Зүгээр өөрийнхөө л юг бодож илаа. За. Тэг ер нь бол иймэрхүү том тэмцээн ер нь тэмцээн дээр бол би шавнарыг бол юм хэлдэггүй араас нь жаал суужд. Тэг үнэхээр алдаа гаргаад ирж асуулна. Яг өөрсдөр нь туршлага суулгах ёстой гэж боддог. За тун ойрхон өрсөлдөн боллоо. Тэгэхээр өөрийн одоо алдаж харуулсан тэн дээр ямар одоо дүгнэлт хийж байна? Тун чанга байна. Эхнийхээ сумыг жоохон зориггүй тавьчлаа. 2 дахь сумаа гайгүй тавьчлаа. 3 дахь сум маань. Айгу 4 дахь сум дээр би наадам дээр яг хийсэн алдаагаа л хийжлээ. Жоо хайхрамж гаргачихлаа. Шинэ одоо мэргэнийг алдахад мэргэний хишиг гэсэн юм одоо бодогддог гэж байгаа шүү дээ. За би оноо гэсэн. Тэр зүйл танд бодогдсон уу эсвэл бодогдоогүй юу? Бодогдоогүйгээс л юу ч удаагүй л гаргачихлаа. Би наадмаар нэг сум алдаж шилдэг 16 босохдоо нэг сум алдаж сая энэ жилийн наадмаар малтарсан. Тэгээ яг тэр үед би бас юу ч бодоогүй гаргасан байхгүй юу? Би яг тэрийг л тавтчихлаа л гэж. Яг одоо тэгжил бат. Миний хувьд бол миний ном сумны хувьд бол салхины яг өнөөдрийн салхилал айхтар тийм нөлөөлөхөөр салхил байсан. Тэгэхээр одоо аддаг 4 сумыг алдаж болохгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо бол бас боломж байгаа шүү дээ. Мэргэн бол бас алдахыг үгүйсэхгүй тийм ээ. Та яаж харах гэж бодож байна? Ард нь одоо 4 сайхан сум байна. 4 сумаа сайхан шинээр нь тавих учраас надад боломж байгаа л гэж бодож байна. За боломж байна. Урагшаа. За баярлалаа. Сүв эргээд сүүлийн босооны 4 сум эхлэхэд бэлэн болсон байна.
Баттуяа мастер сумаа сайхан нийлсэн, ном сумаа нийлсэн. За энэ ч одоо Хад бэлэн боллоо. алдаж болохгүй адаг дөрвөн сум гэж байна шүү дээ. Тэгээ алдах хэрэггүй адаг өрг гэж уулна одоо хэлдэг. За сайхан. За нэлээд газар ихтэй сум болтой юм аа. 2 донгогч уу 3 донгог уу. За гайгүй баха ер нь нэг тийм айхтар газар ихтэй бүр тийм дутаж мэдхээр сум бол биш байлаа. Ялангуяа одоо ингээд нар жаахан буух гэж байна. Энэ үед бол дутна гэдэг бол ер нь л ховруулж эхэлдэг. Болж л өгвөл давхал гэдэг ундаг да сум бол өвгчвөл ахмадууд маань оройн сум ондог давдаг л гэдгийг. Нэг бол ондог нэг бол давдаг байх. Тэгэхээр нум хатуураад. За дархан мэрэг. За ямар хөдөлгөөнтэй гаргах юм. Ямар төстэй шахаж гаргалаа тэглээ. Сая бас л газар ихтэй болоо. Ер нь баг алдчихв гэж бодсон чинь харин түшиж байна да. Газар дэлхий алтан шир зурхаан сайхан төвшлээ. Зүгээр нэлээд дутуу оччих сум уу гэтэл магадгүй зөв тавьсан бол давах магадaltaй сум. Нөгөө түрүүний 4-р сум эхний босооны 4-р сум бол сур хадуулаад цохиод гарсан 2-3 сур хөдлөөд унаагүй. Энэ удаад бол ивэж байна тийм ээ. За газраа асуугаад байна. Сая өөрөө нөгөө эвгүй гаргасан учраас яаж буусан бол гэдгээ бууцаа анзаарсангүй. За Баттуяа 2 дахь босооныхоо 2 дахь сумыг сайхан тавьсан. Өө бас дутаач. Жаахан дутчихлаа. Жаахан сул гаргаад байна уу да. Ер нь нэг жижигхэн уршаага мэдрүүлэг алдаад алталдаа биш урагшаага өгж тавьчих гэдэг алдаа хийгээд байна гэдгээ ерөнхийдөө өөрөө бас хэлээд яриад мэдээд яваа л да. Тэгэхээр л одоо энийг л засах залруулах хэрэгтэй. Ер нь бол бас л мэрэгчүүлтэй үзэх мэрэгний бүртал сайхан хараач. За ястаа. Тас буусан сум дээр төрөөнийхөө хараагаар буугт одоо яг ингээд тас бууж штэ. Төрөн бол ер нь дутхнуу гэлтэй сум очиод онсон алдаатай боловч онлоо гэж байгаа юм тэр. За сайхан сум юм а дүүрэн сайхан сум. Зөрүү 2 боллоо. 6 суманд одоогоор оюун жим мэрэгэн 5 оноотой. Баттуяа мастер 4 оноотой явж байна да. За энэ маш их шийдвэрлэх сумнууд гарна да. За Баттуяа мастер маань бас мэрэгчүүд, спортын мастеруудын том тэмцээнд бас төрүүлсэн туршлагатай байна шүү. Сайхан гарсан. Сая бол сум маш сайхан гарлаа тэр. Оноо. Тас буужээ. Сайхан ямар ч газаргүй тас бууж байгаа юм сайхан сумны хямртай тэр оноо. Сайхан харагдаж байгаа үстэй. Дуу чимээ. Онооны ухаа одоо өстө жинхэнэ. Урилгын ухаа гэж бас их сайхан зөв шүү. Урилгын ухаалаад байна гэдэг чинь ер нь л тэгээд үзэгч түмэнд одоо тэндээс харваач харах гэж байна гэдгийг хэлж байгаа юм. Одоо ингээд урилгын ухаа ингээд эхэлдэг те намуухан. За энэ нь дээр нь аюулгүй байдлыг хангаж байгаа. Урилгын ухаа зурхаа дээр хийж байгаа харваач. За сум сайхан гарсан. За бүрэн дөөрн сайхан лоо. Ер нь бол хожил оюун жим мэргэнд ирж байна да. Цэцэр төрүүлэх магадaltaй болчлоо л доо. Цэцэр төрүүллээ л гэсэн үг л дээ. 7 сум. 7 суманда 6 онцлоо. Баттуяа маань тэгтээ болоогүй байна. Одоо Баттуяагийн одоо энэ сум шийдвэрлэнэ. За сүүлийн сайхан сумыг хямртаа сайхан онох хэрэгтэй. Сайхан гарсан. За. Онсоо. Яг л одоо жинхэнэ одоо цэцтэй сайхан харваач оног авлаа да сая бол. За оюун жим мэргэний сүүлийн сум. Сүүлийн сум одоогор 6 оноотой явж байгаа. За тэр сум цойлж байгааг харав. Сум цойлоход дээр цагт бол бид нарыг сурж эхэлж байхад ахмадууд гөм их сайхан бэлэг шийдгсэн.
Сум солино гэдэг ч одоо нэлээд сайхан ямартай яваа хүнээ гэдэг. Нөө сум нь хүчтэй л байна гэсэн үг л дээ. Маш сайхан оноо авчирлаа. За инхүү хоёр харваач маань 7 5-ын харьцаатаагаар Дархан мэрэгэн оюун чим маань энэ алдар харвааны энэ удаагийн наадамдаа цэцэр төрүүллээ. Гэхдээ Баттуяа мастерт маань бас мэрэгний хишиг хүртэх боломж гарлаа тийм ээ. Мэргэний хишиг хүртэх боломж хэд нэг удаа ямар ч байсан гарсан төрүн барьж аваад 3-3-аар өндөрлсөн байсан бол энэ харваа сүүлийн босооны харваа бас арай өөрөөр явагдах магадaltaй байх. Тэгвэл энэ харваа болгон энэ оноо болгон энэ эрчим болгон төмөн олондоо хүрч төмөн олныхаа төгс сайханд төмөн олныхаа текстурын заяад нь дэм тус болосоо л гэж ингэж бодож харваачт маань сумаа тавьж байдаг юм да. За ерөөл орчгээ. Харваачтайгаа уулзъя. За. Бэж танаар жижирээ. Жижиржин. Сүрдмээр байна. Сүрдмээр байна. За ер нь их тогтлогоо байна уу? Тогтлоо байна. Эвгүй сүрдмээр юм байна. Ер нь өрдөн тэгээд ийм тэмцээнд орж үзээгүй гэж хэлэхөө. Ер нь онцгой болчмоор л юм шиг санагдаад байгаа юм. Тэгэл нэг айхгүй ч гэсэн нэг айгүй гэдэг нэг айхтар том үгүй шүү дээ. Эвгүй. Ямар санагдав? Өрсөлдөө. Өрсөлдөө нөө. Тэгэл би ч одоо яг энэ сайхан дүү маань бас одоо ирээдүйн мэрэгэн болох юм байна. Тэгээд сайхан байна. Тэгтээ би яг өөрийнхөө л хідэн сумыг зөвл харуя гэж бодсон. Тэгээд тийм л байна. За яг энэчнээс одоо Баттуяа маань яг ямар дүгнэлт өөртөө хийв? Ер нь ямар юм шиг вэ? Ер нь би жоохон одоо 500 харууллаа шүү дээ тий. Тэгтэл арай жоохон дотоо байна л гэж бодож байна. Би ч 18 дахь жил рүүгээ харуулж шít 17 жил. Бас олон жилийн туршлага, олон хүнд бас олон шавнартай бас алдаа оноог их дэнсэлж олон хүний алдаа оноог харсаар байгаад бас ер нь бол тэгээд өөрөө тэднэрт үлгэр дуурал болж алдахгүй харуулах ёстой. Энэ сайхан нутагт маань хүрлцэн ирж хаз харваанд орсон эрхэм хүндэт дүүдээ ингээд 95 сумыг энэ зэвтэй сум байгаа. Ягаад гэвэл бас зэвтэй сумаар бид нар чинь олон төрлийн уламжилт харваа олон улсад харвадгийн. Тэгээд энийг бол би өөрөө Малайз улсад олон улсын тэмцээнд явж байхдаа тэндээс авчирсан сум маань энэ Баттуяагийн маань сум байсан байна. Одоо ингээд Баттуяа дүүдээ бэлгэлье. Үндэсний сур гэдэг бол одоо энэ нутгаас эзэн Чингис хаан дэлхийг хураасан сур гэмээн суугуул Монгол төмний эзэмшид дадсан аргагүй сайхан зэр зэвсэг аргагүй сайхан одоо оюун ухааны дээд юм байна гэж биширч зогсон доо. Зүүн зүүнаар өртөөлөн дамсан 93 наадам төгс сайхан оршиж Монгол төмөн маань тэгш дүүрэн жаргах болтугай. За үндэсний сурын уламжлал танин мэдхийн уралдаанд алдар харваа нэвтрүүлгийн маань тэргүүн бүлгийн 2 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Энэ удаад Дархан мэрэгэн холхрын оюун чимэг спортын мастер Дарзавын Баттуяа нар цэц уралдуулж Дархан мэрэгэн одоо цэцээр төрүүлж нэвтрүүлгээ цаашаа үргэлжлүүлэх юм аа. Ингээд дараачийнхаа нэвтрүүлгээр иргэн уулзъя. Хүрээ! Хүрээ! Хүрээ!